За өнөөдөр би та бүхэндээ шашны нууцудаас та бүхэндээ жоохон хуваалцсанаа. Ер нь бол чухал яриа болж байгаа гэж та бүхэн ойлгож болно. Хэр баргийн үнийг мэддэггүй. Гэхдээ нууц биш нууц гэж нэрлсэн ч болохоор ерөнхийдөө жоохон нууц биш нууц. Шашны зан үйлийн тухай та бүхэндээ ярих гэж байна. Энэ яадаг юм бэлэр тэгэхээр юуны тухай гэхээр ерөнхийдөө бурхан амьлуулах, сурах, босгох гэдэг тухай тодорхой хэмжээ хэдэн нууцуудыг та бүхэндээ хуваалцъя гэж бодож байна. Нууц биш нууцууд. За тэгэхээр өнөөдөр хэдэн сар хэдэн болж байгаа юм бэ гэхээр 2025 оны 8 сарын 3-ны 3 руу дөнгөж шилжээд 36 хоног болж байна. Өөрөөр хэлбэл 2025 оны 8 сарын 2-ноос 8 сарын 3 руу шилжих шөнө буюу тэг 37 минут болж байна. За тэгэхээр одоо би ерөнхийдөө гол яриа руугаа шууд орчихъя. Ерөнхийдөө би дээр үед одоогоос 8-9 жилийн өмнө би анх нэг шашны тухай ерөнхийдөө ярьж эхэлж байсан юм аа. Тэгээ энэ нэгдмэл шашин үүсгэх тухай, тэ шашин шүтлэг нөтөрчлөг. Тэгээ өөр 3-4 нэлээд олон бичлэгүүд байсан шашны тухай тэднийгээ би заримыг нууцсан байгаа. Энэ 7-8 жилийн өмнө ярьжсэн нэлээд олон шашны тухай бичлэгүүд байгаа. Заримыг би нууцлсан байгаа. Тэгээд энэ удаадаа би тодорхой хэмжээд тухайн үед яригдчихсэн шашныхаа юмнуудаас жоохон ярьж байгаа. Тэгээд дуудлаггүй нууц руугаа орно. За тэгэхээр христийн шашнтнууд би яагаад энэ нууц биш нууцыг яагаад шашны энэ нууцыг ер нь дэлгийж ярихаар болсон юм бэ гэхээр би ерөнхийдөө христийн шашныг ч үнэлдэг, хүндэлдэг, за ведийн шашныг ч хүндэлнэ, за эзотерикийг ч үнэлж, хүндэлж исламын шашныг ч үнэлж хүндэлж байгаа. Ерөнхийдөө би бүх шашныг үнэлж хүндэлдэг юм баггүй. Тэгээд дээр үед манай ээжийг яажсэн гэхэлэр нэг христийн шашны хүмүүстээр ингээд уулзчихлаа. Гэсэн чинь манай ээжийг яасан бэ гэхэлэр нөгөө гэртээ христийн шашны хүмүүсийг оруулж гисэн чинь өөмс нөө энэ чинь өстө нэрэ баахан өстө чөтгөр буг чөтгөр халсан юм шиг болоод та нар наад нэг одоо манай энд хойдолд байгаа бурхтууд байна штэ. Тийм энэ бурхтуудаа та нар авч хай стонерэ юу гинэ одоо юу гэдгийг те хүний гараар бүтсэн одоо зүгээр хог наадах чинь хүний гараар бүтсэн хуурамч бурхад ийм юм шүтгэх нь хориотой христийн шашин дээр гэлээ бөө юм болж байна гинэ. Тэгээд би тухайн үедээ яг бодож ирсэн байхгүй юм. Тэгээ би одоос 7-8 жилийн бичлэг оруулж ярьжсэн зүйл одоо ярьж байгаа. Тэрэн дээр би юу ярьж ирсэн гэхлээр ийм юм ярьж байгаа байхгүй. Үгүй хүний гараар бүтсэн байж болно тийм. Тэгвэл христийн шашин ч гэсэн ялгаа авахгүй те. Энэ загалмай энэ юунуудаа хүний гараараас бүтээдэг шүү дээ. Христийн шашинтууд ч гэсэн энэ хөшөө дурсгал тийм үү. Тэгээд энэ юмнуудаа хүний гараараас бүтээдэг шүү дээ. Христийн шашинтууд ч гэсэн эднэрийг бүгднийг хүний гараараас бүтээж байгаа. Энэ загалмаа магалмаа хүмүүс бүр хүзүүндээ загалмаа зүгээд хүний гараар ингээд те зүгээд явдаг шүү дээ. Дээр үед манай монголчууд нэг ламын улаан утас гэдэг нэг зүгээ явдаг байсан. Тэгээд бас нэг жижиг сэжиг нэг лам сахиус гэдэг бас нэг жижиг сэжиг зүвчдэг байсан шүү дээ хувцсан дээрээ. За энэ нэг сахиус байгаа юм шүү наатаа зүвчээрээ гэд одоо баг тэгхээ баг болцсон байна. Яагаад манай монголчууд ихэ болж байгаа юм би сайн мэдэхгүй. Тэгээд ер нь манай монголчууд бас бөөгийн шашин руу сүүлийн үед бас нилээн орсон. Тэгээд буддын шашны зарим нэг зан үйлсүүд бол орхигдож эхэлж байна уу да. Бас хүмүүс бас буддын шашны одоо юу гэдгийг тийм ээ бас зарим зүйлсүүдийг бас мэдэхгүй. Нэг тийм шашин бэдин гэхээс цаашгүй болж эхлээд байгаа юм шиг надад ингэдэй санагдаж байгаа хөө. Тэгээд яг ёс заншил зан нууцлаг тийм ёс заншлуудыг бас мартаад эхэлсэн юм шиг санагдаж байгаа байхгүй. Зарим зүйлсүүд тийм болохоор тодорхой хэмжээ жоохон сэргээж ярий гэж бодоод. Тэгээд өөрөөр хэлбэл би яг юунд дургуутстаад яг юунд тодорхой хэмжээ жоохон тэр христийн шашны зарим хүмүүст жоохон дургуутсаад тухайн үедээ тиймэрхүү яриа бичлэг хийжсэн бэхлээр юм байгаа байхгүй. Христийн манай Монголд бол бүр Чингисийн үеэс эхлээл тэ дуу ширээ тойрог сууж байгаа христийн юм бэ нөө лам вэ нөө бөөн вэ нөө
ислам нь вэ нөө тэ эзотерик нь вэ нөө вед нь нөө хамаахгүй бүх шашинуудыг ингээд тойрол суулгаж чаад хооронд нь хилцүүл үүсгдэг. Тэгээ монголчууд чинь хиний шашныг яаж шүтгүү эрх чөлөөтэй шашны дан гэж манай Монголд байгаагүй. Хамгийн эвтэй нартай аргаар одоо манай монголчууд шашныг ингээд шүтээд бишрээд хүнлээд тэгээ авахын аваад гээхин гээгээд явж исэн байхгүй. Өөрөөр хэлбэл би юу гэж боддог вэ? Христийн шашинд ч авах юм байдаг. Ведийн шашин, буддын шашин, хиндու шашин байна уу те? Аль исламын шашин байна уу хамаахгүй те? Бүх шашинд авах юм байдаг. Бүх шашинд хаях юм байдаг гэж боддог байхгүй. Хаях юм нь яг юу байд юм бэ гэхээр ганцхан манай шашин үнэн бусд нь худлаа гэж дайрдаг. Энийг нь би жоохон хаячмаар юм шиг санагддаг байхгүй. Яагаад юм бэ гэхээр бүх шашинд өөр өөрсдийн гэсэн давуу талтай надад санагдчихсан. Тэгээд би дээр үедээ би ерөнхийдөө иймэрхүү Есүс Христ итгэжтээс асуулт нэгдмэл шашин үүсгэх тухай гэдэг те бүр харахгүй өрхөнд нэг иймэрхүү бичлэг өгдөг гэжсэн. Энэ нэгдүгээр шашин үүсгэх тухай энэ бичлэгийг оруулсан дараа 7 хоногийн дараа бас нөгөө хин гэдэг үлээ. Нэг хин гэд мөхт гал тулга гэд залуу бас нэг 2 хоногийн дараа л бас энэ асуултанд хариулаад бас энэ нэгдмэл шашныг бас дэмжиж байгаа юм шиг бас нэг яриа олсон байсан. Одоо нэг тулга гэж залууд штэ хуучин тэмцэж байгаад одоо наамч юм болцсон байгаа. Тэр залуу ерөнхийдөө бас дэмжиж байгаа юм шиг надад тухай санагдчихсан. Би энийг хөөцөлдөж чадаагүй. Одоо 7-8 жил өнгөрсөн юм би хөөцөлдөж чадаагүй би. Энийг үүсгэж чадаагүй байж байгаа. Тэгээд за тэр яг гол асуудал руу орё. Асаа гол нь би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр за энэ дэр нэг юм баг та. Бүгдэн дээр нь авах юм байдаг. Тэгээ миний үнэн танах худлаа гэснээс болоод ерөөдөө дайн тэгдчихдэг байхгүй. Ямар ч улс орнд бас христийн загалмаатнуудын дайн, тэг шашны дайн гэдэг чинь өөрөө аюултай зүйл байдаг байхгүй. Тэгээ би энэ тухай би бүр олон жилийн өмнө ярьжсэн. Тэгээд дахин ярих хэрэгтэй болж байна. Одоо бол манай Монголд бол христээр өксүүлээд нэг юу болоод байх. Яг гэх юм бол би дээр үед угаасаа маш олон юм хийгээд цогцлтуудыг өгөөд тодорхой хэмжээнд эдгээр бичлэгүүд бол маш олон тухайн үед цохилт болж исэн. Яг Facebook дээр, YouTube дээр оруулсан би бол хэдэн өдрийн дараа нэг оруулж ирсэн. За тэгээд яг тухайн цаг үедээ би нэг хэдэн өдрийн дараа хэдэн сарын дараа нэг сарын дараа лөө нэг хэдэн өдрийн дараа би оруулж ирсэн энэ YouTube дээр бичлэгнүүд. Харин би нөгөө юун дээр Facebook дээр би хамгийн түрүүнд оруулаад тэгээ Facebook мэн яатсан гэхээр тэр олон лагтай юу одоо юу гэдэгтэй тийм ээ тэр Facebook хаяг маань тэр чигээрээ блоклогдоод устчихсан байхгүй. Иймэрхүү бичлэгнүүдийг явуулаад би хамгийн түрүүнд хинээс блок авч ирсэн бол Монголын нөгөө далд ертөнд шашин шүтлэг одоо бөөмөрүүлж гэдэг юм уу тийм группүүд рүү би шеэрлүүлээд тэдгээр хүмүүсээс би юу яаж ирсэн штэ болж миний бичлэгүүд хаягтайгаа зүг бандуулж устгагдчихсэн штэ бас тэр группүүд чинь айхтар юм билээ энийг яаж бандаж устгаж хорлож хаях уу шашин гэдгийг чинь манай Монголд ерөөдөө яг энэ бөөм өргөлж байна уу буддын шинж далд ертөнцийн сонирхолч гэсэн группүүд чинь амар өрсөлдөөнтэй хоорондоо дотроо үнийг гайгүй залуу гарч ирээд үний юм хэлчихэнгууд бандаа шууд хаяг нь устгадаг юм бил шүү дээ нийлж аваад амар юм билээ тэдний зүгээр одоо юу гэдгийг миний бодож байгаа бол баг юу юм шиг санагдсан юу гэдэг лээ одоо зүгээр л шашин гэдэг мөнгө олох хэрэгсэл өөрснийх нь амьдрах хэрэгсэл болцсон юм шиг надад харагдсан. Түүнээс тэдний яг сэтгэл хэрэг үнэхээр тийм зөв сайхан юм яриад хүмүүсийг хүлээстэй сонсдог өөрснөө боловсрцсан өөрснөө эгоогоосоо би гэдэг үзлээсээ салтсан эгоогоосоо салсан тийм үү бид гэдэг үзэл рүү ордог ч юм уу те аль эсвэл тодорхой хэмжээнд одоо юу гэж ариуссан хүмүүс байсан бол тэр шашны одоо тэр далд ертөнц мөртөнц те тэр аимшигын ертөнц мөртөнц гэдэг аль эсвэл одоо юу ч гэмээр бөөм мөрөл гэсэн хүмүүс намайг бандахгүй байсан баг гэж би боддог. Яг тиймэрхүү газрууд руу би өөрийнхөө бичлэгүүдийг шеэрлэх нь бол шууд бандаал шууд хасаад миний бичлэгүүдийг шууд байхгүй болдог шин. Эзэж миний постыг оруулдаггүй шүү дээ.
Тэгээ харин дараад нь миний ярьсан юм өөрснөө ярьж байгаа юм шиг жоохон тэгж ярьдаг. Тэр нь тиймэрхүү юм надад жоохон таалагддаггүй. Ялангуяа шашин өөрснөө тиймэрхүү групп ажиллаж байгаа хүмүүс өөрснөө тиймэрхүү зан админууд нь даасна эхлээд өөрснөө тиймэрхүү хүүгийн зан гаргадаг болохоор надад таалагддаггүй. За тэгээд одоо би яг гол ярилцлага оруулаа л да. Монгол тэгэд манай ээж яг өдөр бурхан шишнээгаа устдаг гэдэг тэгжилтэй. Тэгүн хот яасан гэхээр манд би ч гэсэндээ тэгээд тухайн үед гээ одоо тэгээд юу ч гэсэн юу ээж маань юу болсоо гэж тэгээд бурхнуудаа хаяа тэгээд бэж яах вэ? Тэгээд мэдээж хэрэг бэж л байгаа бурхтууд нь. Тэгээд гол асуудлууд нь яг юу юм бэ гэхлээр манай монголчууд чинь одоо гэдэг багасаа эхлээд заримуд нь буддын шинаар, заримуд нь бөөмөргөл, заримуд нь христ гэдэг янз бүрийн шинаар өсч хүмүүжж байгаа хүмүүс багаах. Гэхдээ дээр үед гарч исэн буддын шинийхаа гоё сургаалуудыг бас авч үзэх юм бас байдаг. Тэгээд тэднийгээ бас мартаад байгаа юм шиг санагдаад болохоор ч сануудыг гэж бодоод. Тэгээд нэг нууц биш, нууцуудыг одоо ярьж эхлэе. За бурхан амьдлуулах гэж яг юу гэдэг юм бэ гэдэг тодорхой хэмжээнд нэг юмнаас та бүхэндээ жоохон яриа. За энэ дээр бурхан амьдлуулах хувьдас гэж байна. За энийг би уншиж үзээгүй мэнэ. За дараад нь уншина. Бурхан нас урсан үнийг амьдлуулаа гэж. За тэгэхээр бурхан яагаад би яг одоо христийн шашин гэсэндээ өөрснөө хүний гараар хийсэн юм шүтж байгаа шүү дээ тэгээд буддын шашин гэсэн ялгаа ахгүй өөрснөөхөө гараар юм хийгээ шүтж хахад нэг нь болдог нөгөөх нь болдоггүй гэд та нар ингээд дуурлаад байгаа юм бэ гэд иймэрхүү үсүүд надад бол таалагддаг. Тэгээд түүнээс иш бүх шашин яг сайн зүйл рүү явж байгаа. Христийн шашинч тэр сайн зүйл христийн шашныг би үнэлдэг, хүндэлдэг. Христийн шашин дотор үнэн зүйлсүүд байдаг. Энэ юу шашин дотор ч гэсэн үнэн зүйлсүүд байдаг. Бурхан шашны энэ бурхан багшийн бурханы шашин дотор ведийн шашин эдгээр шашин дотор хүртэл ингээд тодорхой хэмжээнд ингээд байдаг. Үнэн зүйлсүүд байдаг байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр одоо шууд гол яриулгаа тий. Хин хүмүүс яадаг вэ гэхээр зүгээр нэг ийм бурхныг аваачаад нэг ийм бурхныг гэртээ аваачаад зүгээр тавьчихдаг, залчдаг. Тэгээд шууд тэрэндээ мөргөөл залбираад байдаг тийм үү. Тэгээд доторхыг нь уудалж үзэж амьлуулж үзээгүй байдаг. Тэгээд амьлуулж үзээгүй болохоор яадаг вэ гэхээр дотор талд нь бас юу байгааг хүн мэддэггүй байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бурхны чинь эхлээ энэ ходоод гэдээс 500-д эргэтэн гээд тийм үү. Одоо хүний эд эргэтэн гээд зүрх одоо бөөр элэг уушиг ходоод гэдэс гээд ингээд хүн чинь ингээд амилж байгаа штэ. Ингээд хот дотор эргэтнүүд нь бээжэж тэгээ хүний харах нүд мэлми хамах ярих хам сонсох чих эдгээр ингээд бээжэж хүн чинь ингээ амь ордог үстэй. Яг түүнтэй адилхан. Бурхан яад юм бэ гэхлээр бурханы дотор эрхтнүүдийг хийдэг байхгүй. Гэхдээ яг дотор эрхтнүүдийг ингээд хийж байгаа гэсэн үг биш. Тэр яг дотор эрхтнүүдний юу байд юм гэхлээр ном. Одоо чинь энэ ингэж штэ. 18 дугаар зууны үеийн бурхан $8,000 зарагдахаар болжээ гэж штэ. Энэ за тэгээд энэ яг ямар бурхан юм бэ? Ногоон дархийн Франц компани дуудлагаар ногоон дарх юм баг та. Тийм байна. За ногоон дарх бурхан байна. Үнэхээр гахалтай бурхан байна. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд дээр үеийн бурханд бас тодорхой хэмжээнд ер нь бол эд хогшил удах тусмаа тодорхой хэмжээнд амь ордог гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл олон жил болох тусмаа тухайн эд хогшил тухайн бурхан амь орох магадлал нь бас илүү байдгаа гэж нэг бол үзэж болдог. Өшөө бас нэг амжилуулах байдаг. Тэрний юу юм бэ гэхлээр ихэнх хүмүүс яадаг гэхээр зүгээр нэг ийм бурхан худалдаа тавьчихдаг. Одоо чинь нэг ийм бурхан худалдаа тавьчих штэ. Та харж байна уу? Нэг иймэрхүү бурхан худалдаа тавьчихдаг. Тэгүн хутаа тэрийгэ залаад дэлбэрээд сүсэг бишрэл байвал мэдээж болно. Тийм сүсэг бишрэл бол гүйцэх юм бол байхгүй штэ.
Гэхдээ давхар бас жоохон зан үйлүүдийг мэдэх хэрэгтэй гэж би бодож байна. За тэгэхээр энэ зан үйл нь яг юу байд юм бэ гэхээр энэ бурхан дотор байгаа штэ. Эд эрхтнүүдийг амьлуулахын тулд одоо чинь энэ ногоон дарихад бол ногоон дарихад таарсан ном, судар, таринуудыг нь биеийн дотор нь доороос ингээд яг ингээд зөв харуулад тариныг нь хийж өгдөг байхгүй. Төв ном тарин тэгээд дээрэс нь 10 будаа одоо юу байдгийг те 9 эрдэнэ ч гэдэг юм уу соврог амьдлуулахад хүртэл тодорхой хэмжээнд энэ соврог амьдлуулахад хүртэл дотор нь тийм юмнууд ингээд хийгээд өгчдөг байхгүй юу. Одоо чинь энэ бурхны бие дотор нь баахан олон том тарин болон одоо юу гэдгийг те маш хүчтэй ном судрууд бие дотор нь байдгаа гэсэн үг байхгүй юу. Бурхны тухайн бурхан ямар чадвартайгаас хамаарат тухайн бурханд нь одоо чинь имчилгээний бурхан гэхэд одоо манай энэ хойдолд байна л да. Би одоо жоохон харуулъя та нарт. Имчилгээний бурхан манай мандал бурхан имчилгээний бурхан гэд одоо энэ имчилгээний мандал бурхан би одоо тавтандаа. За энэ бурхныг одоо тавтан харж. За энэ бурхныг бид яагаад та нартаа ингэж харуулад байгаа юм бэ гэхээр энэ бурхан бол ерөнхийдөө ийм баггүй. Имчилгээний бурхан, мандал бурхан гар дээр ингэж арчаан барьцсан, өөрөөр хэлбэл эдгээдэг мөнхийн ус шиг арчаанаа барьцсан гэж баггүй. Тэгээд энэ арчааны яд гэхээр хүмүүсийг өвчин зулгаас нь залгаж гэтлэгдэг тийм имчилгээний ариусгадаг тийм бурхан баггүй. Тэгээд энэ бурхан яг яад юм бэ гэхээр хүмүүсийг эдгэх зорилттой бас тэгүнгут яад гэхээр дандаа эрүүл мэндийн тарин хиймрийн сан юу гэдэг чойлоо юу гэдэг лээ тийм нэг тийм тарин байдаг юм аа. Тиймхүү тарин тэгээ имчилгээний мандал бурхны ном судрууд гэх мэт яг тухайн бурхандаа зориулагдсан юмнууд ингээд бие дотор нь ном судрууд өөрөөр хэлбэл энэ бурхны бие дотор ингээд бэж яадаг гэсэн үг. Тэгжээж энэ бурхан ингээд амь орж ийн гэсэн үг. Тэгэд амь орсныхын дараа яад юм бэ гэхлээр амь орсныхын дараа яад юм гэхлээр одоо энэ дээр зөв нүрийг нь будцсан бааз. Одоо та бүхэн чинь нүрийг нь будцсан бааз. Нүрийг нь будцсан байгааг харж байна уу? Би одоо та бүхэнд одоо тэр бурхныхаа нүрийг нь будаад мэлмийг нь нээсэн байгаа. Одоо та бүхэнд харуулъя заа. Ингээд уруулыг нь будаад, нүд амыг нь будаад, чихийг нь гаргаа ингээд яацсан ба. Өөрөөр хэлбэл сонсоолыг нээж нь хараа оруулж чинь те ам амрын будаад 5 м хүүг нээж өгч чинь гэсэн үг байхгүй юу? Мэлмийг нь нээх гэж ярьдаг. За зөвхөн одоо та нар ингээд харж байна. За зөвхөн нүрийг нь будцсан байгааз. Тэгээ энийг чинь мэлмий нэх гэж ярьдаг байхгүй юу? Бурхтын мэлмийг нэх. Өөрөөр хэлбэл бурхад харж ийн, сонсож ийн, амталж ийн. Та үргэлдэж өглөө уруул нь будсан байгаа те. Уруул нь ам орцсон өөрөөр хэлбэл амталж ийн те. Та тодорхой хэмжээнд те үргэл барьцаа өгөхөд бурхан амталж чаднаа, сонсож чаднаа, харж чаднаа гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө энийг бол зөвхөн бурхан урлаач лам нар зөвхөн тодорхой хэмжээнд энийг гэж амь оруулж ямар бурханд юу хийх үү ямар бурхныг хэрхэн амьлуулах уу гэдэг тухай бурхан урлаач лам нар зөвчлэн хийдэг. Бурхан урлаач лам нар зөвхөн мэддэг байгаа. Тэгээд дээрэс нь илүү гоё зурж чаддаг. Бурханыхаа нүд дам те одоо юу гэдгийг энэ хүү зүйлсүүдийг илүү гоё зурж хийж чаддгаа гэж одоо ойлгож байна. Тэгэхээр ил гогшилт нэг бол ингээд те олон зуун жил болохоор энэ одоо 18 дугаар зууны үеийн бурхан $8,000 зардахар болжээ гэж штэ. Ингээд олон жил болохоор тухайн бурхан эд хогшил амь орж ийн гэж үздэг. Бурхад ерөнхийдөө амь орж ийн гэж үздэг. Бас давхар биеийн дотор нэмийг нь хийж өгөөд тарин ном судраг хүчтэй тарин ном судруудыг хийж өгөөд тэгээд давхар мэлмийг нь нээж өгчээж бурхан төгс амь ордог байна. Тэгээд олон жил болцсон бол бүр төгс
ерөнхийдөө ам орно гэсэн үг. Ерөнхийдөө нэг тийм хүү уншиж болно. Гэтэ итгэл бишрэл сүсэг гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгээ энэ бурхтууд дотор ерөнхийдөө яг юу байдаг гэж үздэм бэ гэхлээр энэ бурхтуудын зураг байна уу, тэ дүрс байна уу хамаахгүй эднэр яг эдний гол үүрэг яг юу юм бэ гэхлээр бурхны нэгсэн доо бие махбодолж хост болж тийм бурхныг одоо бидэнтэй харьцах гүүр болж өгдөг гэсэн үг л дээ. Нэгсэн доо тодорхой хэмжээнд гүүр болж өгдөг. Одоо би шууд бурхандаа ингээд харилцаад яхаа бодлороо ингээд сэтгэлээрээ тэлбэрээд хүсэж байгаа юм ингээд хасиж болно л доо. Тийм болно. Тийм хүн итгэл бишрэл хамгийн чухал зүйл. Гэхдээ давхар яг энэ бурхтуудаар дамжаад яадгүй гэхээр хүн бурхантайгаа харьцахад илүү ойр, илүү хурдан, илүү дөхөн болох зорилготойгоор тодорхой хэмжээнд энэ бурхтыг хийсэн байна гэдэг юм гэдэг та бүхэн ойлгож болох нэ. Яад юм бэ гэхээр бурхад тодорхой хэмжээнд хүмүүс бид зай гаргаж өгч ин хүндэлж биширж байгаагаа өөрөөр хэлбэл ингэж харуулж байна гэсэн. Хүссэн үсаагүй энэ ертөнцид тийм үү далд ертөнц гэж байгаа, сайн муу юм гэж байгаа, үүлийн үр, карма, янз бүрийн юмнууд хоорондоо ойлтоод байж байгаа. Хүссэн үсаагүй. Тэгээд одоо юу гэдгийг тэг хүний хувь тавилан зурагдсан гэдэг янз бүрийн юм асуудлууд угаасаа бэж байгаа. Тэгээд миний гол хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр бурхандаа зай гаргаж өгч байна. Тийм үү? Бурхандаа зай гаргаж өгч байна. Бурхтаа хүндэлж байна, биширч байна. Далд ертөнцийн ямар нэгэн зүйл тийм үү байдаг. Бид нар бас бурхтаа тодорхой хэмжээр гаргаж өгнө. Бурхтайгаа харьцахад арай амар болж байна гэсэн үг. Сурагч гэсэн мөн адил. Ялгаа авахгүй бурхадтай дотроо сурах босгоход хүртэл наш их буян үйлч гэж үздэг. Тэгээд тухайн сурахыг нэг удаа тойроход хэдэн үе дээшилдэг гэлээ. Хэдэн үе дээшилж төрөл дээшилдэг гэдэг юм элэ. Ахаад нэг тойроход хэдэн төрөл дээшилнэ гэх мэт ингээд сургыг тойроо яваад тахлаар хүний төрөл дээшилт гэж үздэг юм элэ л те. Тэгээд тэр сургыг босгоод гэртээ байршуулна гэдэг бол бас сайн үйл гэж ойлгодог. Чи одоо ингээд сургал маань байж байна. Сургал маань одоо ингээд байж байна. За ингээд сурах босгоход бас тодорхой хэмжээнд бас мөнгө төгрөг орно. Бас тодорхой хэмжээний яг зориултыг нь мэдлэгтэй лам, хувраг гэд олон хүмүүс оруулж ин дотор нь эдэний дээж, арва будаа, тэг бас ном тань судар гэд элдв янзын бэлэгдлүүд дотор нь орсон байгаа. Тэгжээж энэ цоврог босдог. Тэгээ энэ цоврог бас бэлэгдлүүд нь бас яг хүн ер нь альва юмны тийм үү ингээд утга учирыг нь мэдээд ингээд юу гэдгийг утга учир ёс заншил гэдгийг мэдчихэж ингээд хүндж бичрээд явбал арай ондоо тийм үү. Одоо юу ч мэдэхгүйгээр бурхан гэж яг юу гэдгийг зүгээр л нэг юм тий хүний гараар нэг бүтсэн тий зүгээр нэг хүний гараар бүтчихсэн ямар ч бэлэгдэл оршоогүй тий зүгээр л нэг хүний гараар бүтчихсэн нэг юм төмөрчтэй гэж Христийн шашны хэлдгээр ингэж ойлгох юм бол зүгээр эн чинь зүгээр Христийн шашинтнууд ингэж ярихлаар өөрсдөө мэдлэггүй буддын шашны тухай ямарч мэддэгдэхгүй байхгүй. Тэгээд өөрсдөө мэддэгдэхгүй байхгүй, өөрсдөө сонирхож үзээгүй, өөрсдөө харж үзээгүй, өөрсдөө судалж үзээгүй. Тэгээд ганцхан мэдж байгаа нь Христийн шашин. Тэгүн гутаа өөрсдийнхөө шууд зөрүүдлэл альва юм шүүмжлэх гэж байгаа хүмүүстэй уг нь за шүүмжлэх гэж байгаа юмнахаа талаар судлах хэрэгтэй шүү дээ тийм үү. За тэгвэл танаа шашин чинь тийм байна. Ийм юм болохгүй байгаа юм байна. Эн чинь тийм байна. Эндээс ч удаа манай шашин тийм байна гэдэг ингээд судалж ээж шүүмжлэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч судалгаагүй өөрсдөө буддын шашин гэж юу байдгийг, хинди гэж юу байдгийг, вед гэж юу байдгийг, эзотерик гэж юу байдгийг те юу ч мэдэхгүй. Тэр ганцхан мэдж байгаа юм л ердөөсөө Христийн Библи. Өөр юу ч мэдэхгүй. Тэгүн гутаа шууд бусад жишнүүдийг өгөөсгээл буруутгаал танаа эдгээр чинь зүгээр л тэг хүний гараар бүтсэн те зүгээр хог төмөр гэж ингэж те
Нөгөө наатаа зүгээр гаргаж айнаад ч юм бараг чөтгөний үүлмэл гэж ингэж ярих юм бол тэгээд буруудж байгаа асуудал واخхой юу. Ерөнхийдөө бөөгийн шишинчгэндээ сүүлийн үед манай Монголд бол нэлээд дэлгэрч байгаа. Тэгээ бөөгийн шишин дээр ч гэсэн тодорхой хэмжээнд бас зарим үед буддын шишнүүдийг жоохон шүмжилж байгаа надад ажиглагдсан. Зарим нэг бөөнөр яг шүмжилж болно л доо. Гэхдээ тодорхой хэмжээнд бас жоохон учир зүг нь мэддэг, бас жоохон гадарладаг байгаасаа тэгжээж жоохон шүмжлэхгүйгээ жоохон ингэж шийддэг байгаасаа гэж би одоо бодож байна. Тэгвэл би бөөгч хүндэлж байгаа тийм үү? Би бөөг хүндэлж байна. За Христийг хүндэлж байна, Ведийг хүндэлж би бүх шашныг хүндэлж байгаа. Бүх шүтлэг байна уу, шашин байна уу хамаахгүй би бүгдийг хүндэлж байгаа. Бүгдээрэнд нь авах, бүгдээрэнд нь хаях юм байна. Бүгдээрээ тодорхой хэмжээний чадварууд өгөгдсөн байдаг гэж би одоо хардаг. Тэгэд хэдий те сатаны шашин байсан ч гэсэн би тэр хүндлэн. Яагаад гэвэл тэр дотор бас ич хүч, бас л нэг амьдралын бас нэг төлөөлөлтийн дунд явж байгаа. Бас л нэг хүсэл эрмэл тэр дунд явж байгаа болохоор би бүгдийг нь хүндлэн, бүгдийг нь тодорхой хэмжээнд одоо юу гэдэг чимтэй тийм ээ. Одоо бүгдийг нь хүндэлдэг, бүгдийг нь үнэлдэг тийм. Гэхдээ гол нь юу шилэх гэдэг юм бэ гэхээр тодорхой хэмжээж байгаа учрыг нь мэдчихэж хүмүүс шүү. Ихэнх хүмүүс яа гэм бэ гэхээр энэ бурхан гэж яг юу байт юм бэ? Тэ бурхны хөшөө яг ямар учиртай юм бэ? Дотор нь яаж амьдлуулт юм бэ? Яагаад амь ордог юм бэ? Яаж бид нэр шүдэж бишрэх ёстой юм бэ гэдгийг мэддэггүй. Тэгээд яг энэ христийн шашнтнуудын нэг хэлдэгтэй зүгээр хог төмөр гэдэг үгэнд нь автаад бэдийн юм шиг надад санагдсан баггүй. Тэгээ тийм болохоор би одоо энэ яриагаа өнөөдөр ингээ оруулж байгаа юм аа. За тэгээ өнөөдөр 2025 оны 8 сарын 3-ны 1 цаг болж байна шөнийн. За тэгээ энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. За тэгээ цаашдаа иймэрхүү сонирхолтой бичлэгүүдээр оруулаад явахыг хичээнэ. Тэгээд та бүхэн лайк дараад дэмжиж шеэр хийгээд өөрөө гэж удаа би хүсэж байна. За яд subscribe дараад өгөөрэй. За тэгээд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.